За нийт дарханчуудынхаа өдрийн амгалан айлтгая. Монголын уламжилт сар шинийн баяр болох гэж байна. За жир бүр манай Дахуул аймгаас энэ баярын одоо бэлтгэл ажлын хүрээнд баярыг өгтөж цагаан сар үзэгдэл худалдаа зохион байгуулдаг. За энэ жилийн цагаан сар үзэгдэл худалдаа Монгол баяр, Монгол бэлэг өрөөнд ор зохион байгуулагдана. 2 дугаар сарын 8-наас 2 дугаар сарын 15-ныг дуустал явна. За аймгийн биеийн тээврийн спортын газрын спорт ордон дотор талд гадна нарийн талбай хоёр зэрэг явагдана. За энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд мэдээж ер нь өмнөх жилүүд болдог журам дөрөм дэгжээгийн дагуу явагдана. Монгол үндэсний хувцас сэргэлэл, хүн сөрөлбөрийн хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл гэх мэт зүйлсээр оролцсон. Аймгийн худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон. Дээр нь бас бусад аймаг хөрс сэргэлдээ аймагуудаас Улаанбаатар хотоос бас манай үндэсний үйлдвэрлэгчид ирж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээр оролцсноо. За энд дотор талд бол мэдээж хүнсний бүтээгдэхүүн бэлэг дурсгалын зүйлээ хөдөлдөх ийм дангуу тавьж өгнө. За гадна талд бол мэдээж махан бүтээгдэхүүн, сүүсэн бүтээгдэхүүн цагаан эдээ ийм зүйлүүдээ хөдөлдаалах ийм одоо зохицуулалттай явж байна. Бүртгэлийг манай худалдаа хажуу үйлдвэрийн танхимын Дахуул аймаг дэх салбар хариуцаж хийнэ. Өнөөдөр ингээд хэвлэлийн хурлыг нийтэд бэлтгэснээс хойш тэгээд 30-наас бахан ч бүртгэл эхэлнэ. Тэ? Маргаашаас эхлээд утсаар болон биеэр ирээд бүртгүүлээд ингээд үзэсгэлэн худалдаанд оролцох боломжтой. Ганц хоёр зүйлээс анхааруулахад импортоор орж ирсэн төрөл бүрийн одоо чихэр жим сүнсний бүтээгдэхүүн худалдаалуулахыг хөргөлж байгаа. Болдгоо бол ерөөсөө үндэсний бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэсэн ийм бүтээгдэхүүнийг л одоо худалдаалах ийм одоо боломжтой юм байгаа юм. Хоёрдугаар сурын удаагийн жилүүрэл одоо явдаг үзэсгэлэн худалдаанд бас лангууны төрөстөлж оролцогчд маань нэг өдрийн 60,000 төгрөг авах тийм ээ. Ингээд 60,000 төгрөг хураамжаа төлөө лангуугаа хөргөлж аваад ингээд одоо үзэсгэлэн худалдаанд оролцсноо. Маш олон байгууллага хамтраад ажиллаж байгаа. Манай аймгийн засгийн намын газар, за манай хүнсний ачааллын газар, дээр нь худалдаа үйлдвэрийн танхимын дархандах салбар, мал эмнэлгийн газар, стандарт эмзэнцийн хэлтсгээр ингээд цагдаагийн газар, за хэвлэл мэдээллийн байгууллагууд ингээд маш олон байгууллага хамтарч энэ үзэсгэлэн зохион байгуулж байна. За ингээд төвчхөндөө ийм мэдээлэл өгье. За анхаарах зүйл, бүртгэхэд одоо бүрдүүлэх материал, бусад юмыг бол манай зохион байгуулагч танхимын төлөөл ярих бах. Дээр нь асуулт байвал бас хариулаад явъя. Жишээлбэл ийм асуудал яригддаг. Ер нь худалдаа зохион байгуулах бүртгэл тийм ээ. Тэгээд нэгдүгээрт яг аль болох энэ зах худалдааны төвөөс хямд байх бодлого барь гэдгийг л оролцсонтой үрээлдэг. Ядаж 5-10% хямдхан байна. Тэгээд яг эцсийн дүндээ бол мэдээж худалдаа авч байгаа, өгч байгаа хоёр хүний тохиролцооны асуудал байгаа юм л да. Магсууг бол гадаа нарийн талбайд худалдана. Худалдаа бол тэнд явагдана. Ерөн зүгээр эндээс бол заавал одоо төрөөс чи хэдэн төгрөгнөөс доошсаар тийм үнээр худалдаа гэдэг юм боломжгүй шүү дээ. Ер нь бол тэгэл одоо мэдээж одоо тэгэл зарчмаараа л явах байхтаа л гэж хэлээ да. Ерөөсөө Монгол баяр, Монгол бэлэг гэдэг нэртэй л өрөөнд орол явж байгаа арга хэмжээ. Тэгэхээр ерөөсөө Монголдо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр оролцоо гэдэг шаардлагатай байна. Тий, ерөөсөө хувцас хонор Монголынхаа уламжлал цагаан сар юм чинь үндэсний дээл хувцас өөр юу гэдэг үлээ хэрэглэл янз бүрийн одоо хөөрөг мөр тийм ээ элдв босын. Тэгээд дээр нь бэлэг дурсгалын юм бол одоо ер нь Монголдо дархандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр оролцоо гэдэг шаардлага тавьж байгаа. Ер нь бол одоо ингээд албан ёсоор хөргүүлж байгаа нь энэ. Яг өнөөдрийн хэвлэлийн хурлаар хугацаа, тов, байршил бүх юм одоо л мэдээлж байна. Зүгээр манай үйлдвэрлэгчд бол ер нь зүгээр мэдэж байгаа. Ер нь энэ вакцинанд болно иймэрхүү одоо чиглэлээр явагдана гэдэг бол мэдэж байгаа. За энэ хүү үзэсгэлэн худалдаанд худалдаа аж үйлдвэрийн танхим маань зохион байгуулалтанд байгаа. Талбай хуваарлалт, талбайн бүртгэл, олзогчдын бүртгэлдэр байгаа. За маргааш буюу 30-ны 10 цагаас 380 айл Чингис хаан банкны 2 давхарт 205 тот бүртгэл юу нэхлэнэ. Бүртгэлийг бол ер нь оролцогчнод биеэрээ ирж бүртгүүлэх нь зүй ясны хэрэгээ. Яагаад гэхээр нөгөө утсаар яриад ч юм уу зай талбайгаа би энд зогсох байсан энэ төр гэсэн асуудал үүсдэг учраас заавал өөрсдийн биеэр ирээд бидний гаргасан план зурган дээрээс зогсох зай талбайгаа хараад түүгээр тухайн зай талбайгаа сонгоод өөрсдийнхөө нэрийг баталгаажуулаад
төлбөрт тооцоогоод талбайгаа баталгаажуулаад явна. За энэ павильон өсөлтөн дээр бол 2-2-ийн харьцаатай павильоныг өгсөж байгаа. 2-3-ийн харьцаатай павильон бас өгсөгдөж байгаа. Тэгэхээр энэс сонголттойгоор ерөнхийдөө павильонуудаа өөрсдөө сонгоод аваа явчих болно гэсэн үг. За нийт оролцогч нар маань дэман хувьд бол одоо жишээ нь тэнд байгаа үндэсний үйлдвэрлэгч оролцогчдоос зөвхөн Дархан аймгийн үндэсний үйлдвэрлэгч нараас байлаа гэхэд түүнийхээ нийт оролцогчдын 30% нь өөр одоо орон нутгийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг авч байгаа. Бид үндсэн зорилго маань уул нь бол Дархан аймгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс энэхүү зөвслөө худалдаа хийж байгаа боловч бас бусад ойролцоо байгаа орон нутгийн бизнесийнхнийгаа дэмжих үүднээсээ нийт оролцогчдын тооноос 30% нь бусад ойролцоо аймаг орон нутаг Улаанбаатараас ирж байгаа үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнүүдийг бас бүртгэж байгаа гэдгийг бас сануулах нь зөв бахаа гэж хэлж байна. Тэгэхээр маргааш 10 цагаас Чингис хаан банкны 2 давхарт 205 тоод ерөнхийдөө албан ёсны бүртгэл нэгтнэ. Тэрнээс өмнө бол бид нар ямар нэгэн талбай хуваарлалт бол хийгдээгүй байна. Бүртгэл бол явагдаагүй байгаа. Маргааш албан ёсны бүртгэл нэгтнэ гэсэн үг байгаа. Бүргийн Дархан аймгийн мал эмнэлгийн газраас цагаан сар үндэслэл худалдаатай холбоотойгоор махан бүтээгдэхүүн сүү цагаан эдэн дээр чанга айлгүй эдэн талаар тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгөө. Цагаан сарын үндэслэл худалдаа болж байгаа хугацаа нь бол манай байгууллага болон бусад хяналтын байгууллагууд хамтарсан урьдчилан сэргийлэхийн шалгалтыг хийн. Энэ өрөөнд бол махан бүтээгдэхүүн сүү цагаан эдэн дээр бол мал эмнэлгийн гэрчлэгээ болон итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичигтэй мах болон сүү цагаан эдэг худалдан борлуулна тухайн үндэслэл худалдаанд оролцож байгаа иргэн аж ахуй нэгж маань тэр хоёр бичиг баримтыг бүрдүүлээд тухайн үед хяналтын өрөөнд очиход бидний гасаа дээр нь өөртөө хяналт тавиад үзэж ингээд явнаа мөн нөгөө махан бүтээгдэхүүн сүү цагаан эдэг нөгөө гадаа ий талбайд худалдаалах учраас тухайн оролцож байгаа аж ахуйн нэгжнэр маань бас нөгөө иргэн аж ахуйн нэгжнэр маань тухайн бүтээгдэхүүнээ байрлуулах ширээ тавиур дээр тавьж худалдан борлуулна. Тэгэхгүйгээр нөгөө газар шууд тавих ч юм уу тиймэрхүү өнөдийг бол зөрчлүүдийг бол арилгах үүднээс өөртөө нөгөө ширээ тэгээ ирээд тухайн ширээн дээр бараа бүтээгдэхүүнээ байрлуулад худалдан борлуулнаа. Найрамдал талбай буюу гадаад талбайд болж байгаа үзэсгэлэн худалдаагууд бол худалдаа ажилтны танхим бүртгэл хийхгүй. Эндийг бол хүнсүдэ аж ахуйн газар бүртгэх юм. Худалдаа ажилтны танхимын зөвхөн дотор талын буюу хуучнаар спортын ордон, театрын арслын спортын ордон дотор болох үзэсгэлэн худалдааны бүртгэлийг бол танхим хийх юм шүү. Тэгэхээр гадна талбайд бүртгүүлэх гэж байгаа аж ахуйн нэгж иргэд бол хүнсүдэ аж ахуй газартай холбогдсон дотор тал зохисыг гэж байгаа аж ахуйн нэгж иргэд худалдаа ажилтны танхимтай бичиж иж зайлшгүй байгаа ах юм байна шүү. Тийм үзэсгэлэн худалдаа явуулах хүртэл шилдэг бүтээгдэхүүн мөрийн бүтээгдэхүүн шалгаруулдаг. Энэ удаа мөн шалгаруулна. Одоо хүнсний төрөл өөр дээр нь хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэг дурсгал дээр нь хүнсний бүтээгдэхүүн тийм ээ. Энэ бүгд номинц цаармаар шалгаруулдаг. Энэ удаа улам жилээс шалгаруулнаа. Гадаад дотор түрээс үднэ орох уу? Дотор түрээс 60,000 төгрөг. 2-2-ийн харьцаатай буюу 4 м квадрат тал павильон нь 60,000 төгрөг, нэг өдрийн 60,000 төгрөг. Энд ч одоо тэгээд 8 өдөр зохион байгуулагдсан шүү дээ. Нэг өдрийн 60,000 төгрөг, 2-3-ийн харьцаатай павильон нь нэг өдрийн 90,000 төгрөг. Зөвхөн 2-2-ийн харьцаатай, 2-3-ийн харьцаатай гэсэн павильонууд л засагдана. Энээс томоор бол байхгүй байгаа. Гадаад талбайд бол түрээс гэж л байхгүй. Өөрөөсөө машинтай гараа зогсоод юм зарна. Зүгээр орчны хог тээвэр тийм ээ. Дээр нь бас хэрвээ шаардлагатай болоод тогцголоор хэлэх юм бол тогны мөнгө бас зэргийн юм. Нэг өдрийн 1,000 төгрөг ч юм уу те. Хог тээврийн мөнгө л хурааж байгаа. Өөр бол одоо бол түрээс төлбөр байхгүй.